тий. Соёлын шок тэгээд сэтгэл готролд орж эхэлдэг гинэ. За энийг одоо юу үсгэх шиг ингэж төрсөн байна л да. Тийм орчдөг. Надад бас тохиолдсон. Амар том аяганд тавганд хоол идэн заадуулж. Талаар наваа татал би бардггүй. Тэгээ ерөөсө халуун хоол цайдаггүй. Тэр нэг ийм том хүүтэй ундаа бол дотор нь мөсөйгээл уугаа явдаг. Тэгээ би ч нэг халуун юм уужаад очсон чинь нөгөө сүйтэй цаймаагаа санаад сонирн болно гэдэг. Тэгээд ингэ хоолой энэ төр өвдөл сонирн болоод эхэлж байна. Тэгэхээр дэлгүүрт ороод хөргөшнөөс нэг ийм ундаа аваад энийг пэйжэнд халгаад өгөхгүй гэсэн чинь нүдэн арай дээр гарахгүй. Тэгсэн чинь тэгээ надад хэлж байгаа би амьдралдаа анх удаага ундаа пэйжэнд халгадаг хүнтэй таарч байна. Тэгээд би яг та хоолой өвдөд амжтай хаалгалуулчаал тоохгүй гараад явцсан. Гэхдээ хэмжлийн жижигхэн ундаанаас ахвал шал өөр юм байна. За тэгж байгаа хүн юм чи мэдээж тасан цогцох тийм юунд орж ирнэ. Тасан цогцоод ирэхээр чи өөрийгөө цогцуулаад аваа явчих гэсэн. За тэгэхээр энэ тасан цогцлын процесс юу хэлбэртэй байх нэ? За дараа нь санхүүгийн асуудал үүснэ. Ялангуяа хуваараа сурж байгаа асуудал. Тэгээд хуваараа сурж үзэх болохоор сайн мэдэхгүй л юм л та. Тэр сурж байгаа хүмүүс хөөрхий ажил олдохгүй байх хэцүү байна. Мөнгөө яаж зохицуулах вэ? Яаж хэмнэх вэ? Заримдаа галт хэргийг яаж хулигдах вэ? Гэхэл яриа сууж идэг байсан өөрхий биднэрт бидний бас сэтгэлийг өндөр байсан. Амар өндөр сэтгэлийг өгнө. Надад ганцхан сургал үлдсэн байсан. Босод бүх юмыг ангажсан. Миний түрүүний дэлгэдэсэн компьютерыг хүртэл Америкийн засгийн газар авч өгсөн. Тий олон бүгдэнд нь компьютер авч өгдөг. Бүгдийн нэг стэйшн хурал хууз явуулдаг. Би 20 гаруй хотыг үзсэн. Хурдлаар явж. Сайхан юм үзлээ. За дараагийн эрүүл мэндийн асуудал. За эрүүл мэндийн асуудал байх юм бол чи санхүүг манхүү гэж бүр эсвэсэг хэлээд чинь нэмэрхүү. Хамаг мөнгө чинь дуусна. Хэрвээ тэтгэлэг авсан бол цаанаас чинь бүх юм чинь даачна л та. Ингээл тэ юу health insurance гэж гараад ирнэ. Хэрвээ тэр insurance авахгүй тэгэл баг өвчлөөс үхсэн дээр Америкт. Амар үнэтэй. Тэгээ би нөхөр хоёр хүүхэд манай гэр бүлийн хамт нэг жил яаж аваад ирсэн л та явах хэрэгтэй байдаг. Тэгээ авч явсан. Тэгээ манай хүү өвчсөн тэгж яваад 7 хоног халуураад тэг бүр яаж чадахгүй Монгол аргаар үзээд сүулдэ өөр аргаар үзээд тэгээ бархаагаад emergency room гэдэг манай хараад түргэний тэр өрөөнд нь орсон. Тэнд 4 цаг болсон. Тэгээ нэг чэйшний зураг аваад том юу гэсэн нэг тийм шинжилгээ аваад тэгэл болцсон. Тэгэл тэр оройн халуурах очиж байгаа юм чинь нэг ч юм өгөөгүй байна. Тэгсэн чинь дараагийн 7 хоногт та $700 төлнө гэд миний хаягаар өргөтөрсөн. Тийм амар үнэтэй. Тэгэхээр эрүүл мэнд чинь хэрвээ таарвал энэний эмчлүүлэх юм яа тий. Тэгэж ялангуяа шүд нэг шүд авахлахад баг машин авах шиг эндээс. Амар үнэтэй тий. Эрүүл мэндийн асуудал ерөөсөө тийм асуудал болж байна. За тэнд очсон хүмүүс ялангуяа Азийн хандыг анзаардаг гэдэг юм ганцаард бид нар ч одоо тийм экспрессив буюу ерөөсөө өөрийгөө илэрхийлж ингээд наашрын өө иди стейдэд хүмүүс биш юм шиг жоохон скэл дугаа сууж идэг. Европынхнаас өөр соёл нь ерөөсөө өөр. Тийм учраас яг ганцаард гад өрөөндөө суугаад ном уншаад англи хэл ганцаараа сурч мургаад. Тэгэхээр Америк харагууд бид нар төгсөн том авцсан дотор хүртэл яжсэн. Чи битээ өрөөндөө ганцаараа ном шаваа суудаг. Гар хүмүүстэй танилцсан. Яа тэ хүмүүсээс асуу. Чи тэгэж харилцаанд орж иж тэгж нийгэмшиж англи хэл. Тэгээ сурч энэ орн Америк гэж ямар орн юм гэдэг тэгэж мэднэ гэж. Тэгээ асуудал болчихлоо. Тэ. За санхүүгийн асуудлыг тэтгэлгээр явуулсан. Эрүүл мэндийн асуудлууд сая хэлсэн тэр health insurance-аас зохицуулж байна. Бас сум эмчтэй холбоотой зарим нэг эмнэлэг үнэгүй үзэж идэв юм л дээ. Үнэгүй эмнэлэг интернет Google дээр хайхад юм гараад ирнэ. Тэмхүү бодож байна. За их сургуулийн амьдрал ямар гэдэг лээ гэж. Бидний энд их сургуульд тийм ээ байдаг амьдрал тэмдэглэх тас ялгаатай. За очингод хичээл болон багшаагаа сонгох хэрэгтэй. Манай шиг за чи дорж гэдэг багштай ийм юу гэх англи хэл гэдэг хичээлийг үзээ гэж тулгацсан. Би доржийн царайг 2 семестр харахаас өшөө аргагүй. Тийм байдал хинч орохгүй. Харж агаад нэр үнэтэй багшууд тэгээ сав гэж дорхноо дуусч. Хүн битүү болсон маань чи. За энэ онлайнаар яадаг сонгодог. Оюутан болгонд юу гэдэг. Нууц дугаартай тийм үг. Тэрүүгээр ороод айл хичээл одоо хүртэл хэдэн хүн суугдт байна. Яахаа их бүх мэдээлэл нээж. За хамгийн гоё нь юу вэ? Хичээлийн шопинг хийх гэдэг юм байдаг. Тэрний юу гэхээр эхний 1 юм уу 2-7 хоногт би аль ч хамаагүй хичээлийг дуртай хичээлээ сонгоод сууж үздэг. Тэгээ хараад энэс сууж үзчихэл хамаагүй хичээл таалагдахгүй бол тэгэл drop off болоод явчих болдог. Тийм их хичээлүүдээ сонголттой газар байна. За хичээлийн нэг нь сонгоцыг гараад хичээлийн хөтөлбөр маш тодорхой. Багш нь ингээд ингэсэн цаас өгнө. За тэд 10 сарын тэдний өдөр тийм хичээл үзнэ. Тийм хичээлээр та тийм уншсан байх шаардлагатай. Ингэсэн тохиолдолд таны дүн гарна. Бүх юм тодорхой. Яаж дүн гарах гэдэг, яах гэдэг, хаврд гаж байгаа мó ерөөсөө тийм байхгүй. Бүх юм тодорхой. За хичээлдээ орлоо. Тэгэхээр Америк багш нарын хамгийн их одоо шаарддаг хүсэн үлээдэг юм юу гэхээр оюутан бүрийн оролцоо хийдэг.
Энэ надад хичээл одоо сургалтын маань эхний үед хамгийн хэцүү санагдчихсан. Бүх хичээлдээ дискшн явагдана. Зүгээр юм яриа сайхан сонсоод суужид та юу гэж бодож байна гэж асуулаач. Тэр би тэрэнд нь тэгээ жоохон бодмоор гэдэг нэгдүгээр хоёрт ингээд амар олон хүний тул ингээд намайг асуулчихаар би ч өдөр байдалд орохгүй бол жоохон бодмоор ухаантай мэлчмээр идэг цааг байдгүй одоо эхэндээ өстэй аягүй хэцүүс надад. Тэгээ хүмүүний ард суух гэж үзэн штэ ингэсэн том хүмүүний ард болчихсон. Ямаргүй штэ та ингээд гараад ирсэн штэ. Тэгээ тэрийг хэр зэрэг хичээлээр олцсон бэ гэдгээ тэр юун дотор ч орно. Тэр дүгнэлтэндээ бас орж авдаг. За энэ дээр бас тэр Европ Азийн соёлын бас нэг ялгаа харагддаг юм. Яг гэвэл ганцхан Монгол биш Азиас ирсэн оюутнууд бүгдээрээ бид нар хязгаарч багшийн одоо би презентацийн тавьж байгаа тэр чинь өгч байгаа гэдэг нэг ч хүн гараа өрөхгүй байл та. Энэ бидний соёл бидний өссөн орчин угаасаа л тийм. Тэрс бид нар тэнэгтэй юм уу? Бид нар мэдгүй л гэж асууж байгаа юм биш. Япон, Солонгос, Хятад оюутнууд бүгдээрээ тийм гэж тийм байгаа хгүй хараад хад багш яриа дуслаа дараа нь асуух юм байл асуугаад тэгэл ээжтэй. Тэгэхэд Америк юм уу Европ оюутнууд шаал тэнийг асуулт гараа ээж одоо юу гэдэг юм бэ гэх. Тэгээ асууж идэг. Тэдний зөөр үг байж байгаа хгүй. Чи асуулт асуувал 5 минут л тэнийг юм шиг санагдана. Гэтэ чи мөнхөд тэнийг явахгүй гэж. Тэгэхээр одоо хичээл яхдаа асуулт асуугаад ингээл яах. Би амар айгаад нуугддаг байсан. Тэгэд миний нэг найз билдэ. Непалийн англи багш нарын холбооны ерөнхийлөгч гээд Ганга гэдэг нэртэй тийм Непалаас ирсэн хүн байсан. Надаас зөндөө ахалтай. Тэгээ намайг одоо англиээс сайжруулахад тэр Босныг сургуулийг онц төгсгöd тэр хүн маш их нөлөөсөн. Би эсвэл тэр юм асуултгүй юу гэдэггүй. Юу яриад байгаа юм ингээл нөгөө чи асуултаа чи ингэхгүй бол 20 жилийн дараа ч гэсэн гүүгээл сууж шүүгээл намайг аяйгуу хэмжүүлэхэж юм хийдэг тийм найз маань байсан. Тэр найзынхаа буйнаар одоо хуулийн англи хэл гэдэг дээр би гараа өргөл дискшнд би ганцаараа оролцдог хүн болсон байсан. Одоо Босныг сургуулийг төгсгöd. Тэгэхээр айж ичих юмгүй тэр асуулт гэдгийг амар гараа өргөх амар. Гэхдээ ингээд жолтгоо тэнийг асуултаас чамаагүй эхлээд асуух бол амжилтын одоо эхлэл юм байна гэдгийг олж харсан л та. За дараагийнх нь номын тоогоод мэдээж ирэх гоё юм. Амар олон давхар юм 2-3 давхар юмтай. Энэ минутын салан нийлэн интернетээр номоо хайн. За нууц дугаар нь байдаг бол үнэгүй өнтер татаад авчин тэр юмудаа бүх юм одоо бэлэн байна. За номын тоог хүмүүс нэг олон сунаа оюутнууд тэгээд манайхтаас адилхан юм алгуулгаалч нь компьютер ангиж авчи бийс чаа ирэхэд нь бараг цамцаж алгацсан юм. Бүгдийг нь аваад авч. Тий адилхан үнэтэй адилхан шүү. Амар тий гэтээ тэрийг үлдээгээрээ л мэйл ирээд байна. Хамаг юм алдаад байна. За дараад нь мэдлэг чадварын шудраг үнэлгээ гэж. Энийг шудраг үнэлэх гэж би хэллээ. Яагаад гэвэл би өөрөө багш хүн. Тэр цэргийн сургуульд ажилладаг хүн болохоор хэцүү юм гарнаа. Намайг ажиллаж байхдаа одоо яа л та дүн гарах болохоор энэ тентхийн цагдаагийн хурандаа нурцсан. За би тэр аймгийн тэгдэг хурандаа байна. Чи тэрний дүнг гаргаа. Би үгүй гэж тасалдаг гэсэн аахгүй. Тийм амар одоо дарамтанд би айгаад зарим нэг хүний дүн гаргаж ирсэн тохиолдол надад байдаг. Одоо би хизээч тэгс дүн гаргахааргүй юм. Одоо толгойтой гэдэг ирсэн л дээ. Америк надад тийм юм зааж өгсөн. Тэдээс тийм байхгүй. Багшаад тэдийг тавьчих шээ. Тавьчих шээ. Хизээч тийм Америкт олж харахгүй. Чи хийсэн л хийсэн. За тэгэл тэр хийсэн юм чинь багш шударгаар үлээ. Тэгэл явж. За дедлайн буюу яг хугацаа чинь бас маш чухал байна. 10 сарын 20-нд өгөх юм чи манай оюутнууд ч бараг 12 сарын авчирна. 12 сарын 20-нд авчирна шүү дээ манайха. За би аваад ирлээ сүртэй юм үтэй анемерсэн тий. Үгүй 12 сарын 20-нд л 20-доо дав. Бүх юм ингээл төлөвлөсөн тэр хугацаагаар л гэж. За дараад нь оюуны өвчийг дээдлэх гэж байна. Хүний юмнаас хулгай хийсэн хүн бол дээд зэргийн гэмт хэрэг тооцох. Тэр нь таны сургуулиас хөөх том үндэслэл болчихдог. Тэгээ манайхаа за энэ намайг хуусныг яаж мэдтiin гэдэг интернетээс туулдаа копи паст гэсэн юм. Тэгээ хамт сурж ирсэн нэг охин маань баригдчихсан. Тэгээ хаанфри юм болохоор яаж чадахгүй хөөж чадаагүй дээ. Цагнахтанд би энтлийн өрөөнд сонсогдоод бүр амар санагдал ингэ бааж. Тэгээ тэр яаж явдггүй гэхэл програм байдаг. Тэгээд бидний бичсэн юмыг оруулангууд тэдэн үг те ингэ тавцагдчихны юм оюуны өвч болгоо гэж гараад ирдэг. Тэгэхээр оюуны өвч одоо хүний бичсэн номны юуг те яаж санааг нь авах юм бэ гэдэг тэрийг заадаг л да. Үг мөгийг яаж болох яаж өөрчлөл бид хүний юм хулгайсан болохгүй юм те. Тийм арга заадаг хичээл хэлэхэд тэр талаар презентацийн сайд. За тэгээд хамгийн сүүлийн бол оюутан болгоно бие тамираар хичээлдэг тэр юм надад аяйгуу гоё харагдчихсан. Одоо том их сургууль боловч цэргийн юм боловч манай сургууль тийм гоё юм байхгүй. Нэг хэвтэрсэн эдэн төмөр урагцсан эдэн матрас л гэдэг юм шиг. Тэгээ оюутан хүмүүсээ гаргаад гүйжлээ. Гоё төвтэй бие тамираар хичээлдэг юм. Манай сургуулиас бараг том. Тэгээд дотор нь ингээл хүмүүс хичээлдэг. Байн гүйждэг.
Манай босс нь тийм юу замнууд биелдэ. Гоё ой моттой голоор нэгтэй. Тэргээр гүгээд явж байгаа хүмүүс. Эрүүл мэндтэй маш их анхааралтай байдаг мундаг ус үү. Мобилийн ажилтаа авахудаа тэр нэг гүйдэг зам дээр гүйж үзсэн. Тийм гоё юм байна. За мэдээж цагийн ажил хайх хийх гэдэг бол санхүү хүчин дэмжих хамгийн чухал юм байна. За тэгээд social security number гэдэг юм аваагүй тохиолдолд ажил хийх ирэх хэмтэж байхгүй. Яг нь зарим нэг нөхдүүд бэлэн мөнгө интернет авдаг юмар хийн л дээ. Яг нь FFJ визтэй хүмүүс ажиллах хэрэг байдаг юм шиг. Тийм визтэй ойлгохыг сургуульд ажиллах. Сургууль дотор 20 цагийн ажиллах хэрэгтэй. Мэдээж ажиллаж байгаа юм шиг цалингийн өгч штэ. Тийм. За тэгээд Америкийн яг хоёр үнэхээр үнэгүй курс семинар презентацийн одоо их хурал мурал маш олон бол. Тэр болгонд ингээд суугаад явж чиний CV-ч гоё болно, тийм ээ. Оюун мэдлэгчин жаах юм. Тэгээ гол юм нь юугүй? Үнэгүй. Амар олон болдог. Тэгээ багш нар ингээд хамрынхаа болсон гэж хэлсэн. Тэр өдрийн хэдэн цаг тийм юм болгож байна. Очиж суух болоод байсан. Угаараа гээл очиод байж. За мэдээж хэрэг ашиггүй зарлаа багсах гэж. Тэр дэлгүүр хошоо явдаг гадуур дотор идэх багсах санхүүгийн асуудал шийдвэрлэж байна. За түрүүний ярьсан эрүүл мэндтэй маш их анхаарах санхүүгийн асуудал гайгүй дээ. За Америк тавцааны ажилтаа суралцахад тань юу хэрэгтэй юм бэ гэж. Америкчуудын өөрсдийнх нь зөвлөгөөр бол Америк найз нөхдөд болоо гэж. Энэ чухал. Яг л гадаад хүмүүстэй ярихад саадуулч нэг хэвлэн easy үг хэрэглээ ярьчихна. Тэгээд тэрийг сонсоод өөрөө ярихлаар яриад байгаа мундаг болсон юм санагдаад байна л да. Яг Америкчуудаа ингээд нийлээд ярихад ойлгохгүй нэг сонин юм хэлнэ. Нөгөө залуучуудаа яг штэ чи хулигдах молох гэж бидний Америкчууд мэдгүй ш бидний тэгж яриад байгаа. Тэр мэрийгээ хэлнэ. За тэгээд Америкийн соёлтой танилцах жинхэнэ юу бол Америк найз нөхдөд болоо. Хаана тэр хүмүүстэй уулзах болох вэ? Гудамжинд тараад хоёулаа найз болох уу гэж зогсохгүй шүү дээ хэрэг. Хаана ав те? За сүмд очиж болж байна. Би Христийг шүтдэггүй. Гэхдээ бүтэн нэг жил тэнд би сүмд явсан. Нэгдүгээр би тэр шашны талаар мэдэж аваа ер нь юу байдгийг хүн мэдгүй юм даа их айсган чандаад байдیں۔ гэж мэдхийн үднээс очсон. Хоёрт би гэр бүлийнхнийгаа англиар яриулахын тулд очсон. Гуравт би хүмүүстэй танилцах гэсэн чи очижсэн. Сүмд ч одоо Америкчууд их өглөг мөнгө хөрөнгөө их өгдөг юм хамгийн баян газар чинь сүм юм биш үү? Тэгээ тэнд хүмүүсийг харилцаа холбоо тогтоож авдаг гэж зөвлөж исэн. Тэгээ олон найзад олсон байл. Тэр их зүгээр. За энэ тентхийн дугуйлан сектүүд их болно. Тэд нар бас үнэгүй ээждэг. Тэрийг одоо ингээд сургуулийн вебсайтаар ороод олоод авчиж байна. Боломж маш их байдаг. Та ашиглаж л чад. За ойлгоод үзээд авлаа асуугаа түрүү хэлсэн. Гараа өрхөөс битээ арай тийм ээ. Ингээд асуучих. Өөр чин тэнэг ч гэсэн багш нарт өөр тэнэг санагдахгүй шүү. Тэрээ гэж мэдээд авчих. Тэгэл бол.